За Леви 21-р бүлэг. Тахилчдын ариун байдал эзэн Мосед айлдахдаа Аароны хөвгүүд болох тахилчдтай ярин ард олны дундах үгсэн хүнээр өөрийгөө бүү бузрал. Зөвхөн түүний ойрын цусан төрлүүд болох эцэг их хүү охин ах дүүгийнхээ төлөө мөн хамт байдаг нөхөрт гараагүй онгон эгч дүүгийнхээ төлөө тэр өөрийгөө бузарлаж болно. Тэрээр ураг барилдсан нэгнээрч бузарлагдан өөрийгөө гутаах ёсгүй. Тэд толгоогоо халзалж хусах сахлынхаа үзүүрийг тайрах бие махбод дээр альва зүсэлт хийх ёсгүй. Тэд бурхандаа ариун байх бөгөөд бурхныхаа нэрийг гутаах ёсгүй. Учир нь тэд бурхныхаа талах эзний галан тахилуудыг өргөдөг учир ариун байх ёстой. Тэд янхан эсвэл бузарлагдсан эм болон нөхөртөө хөөгдсөн салсан эмэгтэйг авч болохгүй. Учир нь тэд бурхандаа ариун болоо. Тэрээр бурхны чинь талхыг өргөдөг учир чи түүнийг ариун хэмээн өргөмжлөх ёстой. Тэр чамд ариун болог. Учир нь та нарыг ариусгадаг эзэн би ариун юм а. Аливаа тахилчийн охин садралснаар өөрийгөө гутаах аваас тэрээр эцгээ гутаасан хэрэг бөгөөд галж шатаагдах ёстой. Ах トゥ нар дотроо тосолгооны тосыг толгой дээрээ зутгуулсан тахилчийн хувцсыг өмсөхөөр ариусгагсан тэргүүн тахилч толгоогоо ил гаргах мөн хувцаа урах ёсгүй. Түүнчлэн альва өгсөн хүнд ойртох эцэг эхийнхээ төлөөч өөрийгөө бузарлах ёсгүй. Тэрээр ариун газраас гадагш гарах мөн бурхныхаа ариун газрыг даах ёсгүй. Учир нь бурхныхан досны ариусгал түүн дээр байгаа болоо. Би эзэн. Тэрээр эхнэрээ охин онгоноор нь авах. Бэлэвсэн эхнэр эсвэл хаягдсан эмэгтэй эсвэл бузарлагдсан эм эсвэл янхан эмэг тэр авч болохгүй. Харин тэр ард түмнээсээ онгон охиныг эхнэр болгон авах ёстой. Энэ нь ард түмнийхээ дунд үр удмаа гутаахгүй тулд юм а. Учир нь би түүнийг ариусгадаг эзэн болоо гэж тэдэнд хэлэхдүн гэвэ. Эзэн Мосед айлдахдаа Ааронтай ярин чиний үр удмын аль ч үеийнхнээс согог гажигтай ганц хүнч бурхны талхыг өргөхөөр ойртох ёсгүй. Ойртож болохгүй согог гажигтай хүнд сохор эсвэл доглон эсвэл сэтэрхий хамартай эсвэл хүн эсвэл гажсан мөчтэй эсвэл хугарсан хөлтэй буюу хугарсан гартай хүн эсвэл бөгтөр эсвэл одоо эсвэл нүдэндээ цагаатай эсвэл майжууртай эсвэл үлдтэй эсвэл бяцарсан төмсөгтэй хүн багтана. Дахилч Аароны үр удмаас согог гажигтай нэгч хүн эзэнд галан дахил өргөхөөр ойртож ирэх ёсгүй. Тэрээр согог гажигтай тул бурхныхаа далахыг өргөхөөр ойртон ирэх ёсгүй. Тэрээр бурхныхаа далахны ариунаас ариун болон ариуны аль алийг нь идэж болох боловч согог гажигтай учраас миний ариун газрыг гутаахгүй тулд хөшгөний дотор орж дахлын ширээнд ойртох ёсгүй. Учир нь эзэн би тэднийг ариусгадаг юм гэж хэл хэмээвэ. Ийхүү Мосе Аарон ба түүний хөвгүүд мөн Израилийн бүх хөвгүүдтэй ярив. Леви 22-р бүлэг. Ариун өргөл. Эзэн Мосетэй ярин айлдахдаа Израилийн хөвгүүдийн надад ариусгасан ариун зүйлд няхуур хандахыг бас миний ариун нэрийг гутаахгүй байхыг Аарон ба түүний хөвгүүдэд сануулгахтун. Би эзэн тэдэнд хэрв альва үеийнхний чинь бүх үр удмын хэн нэг нь бузардсан байхдаа Израилийн хөвгүүдийн эзэнд зориулсан ариун өргөлд ойртох аваас тэр хүн миний өмнөөс таслагдах болно. Би эзэн Аароны үр удмаас арьсны халдварт өвчтэй эсвэл шүүрдтэй хүн цэвэр болохоос нааш ариун зүйлээс идэж болохгүй. Хэрв хүүрээр бузардсан альва зүйлд хүрсэн хэн нэгэн эсвэл үрийн шингэн гаргасан хүн эсвэл бузартуулах альва мөлхөгчд хүрсэн хүн эсвэл бузартуулах альва хүнд хүрсэн хүн байх аваас ямар ч бузар ялгаагүй ийм альва зүйлд хүрсэн хүн үдэш болтол бузар байх бөгөөд бие мах бодоо усанд булахаас нааш ариун зүйлээс идэх ёсгүй. Харин нар жаргахад тэр хүн цэвэр болох бөгөөд үүний дараа тэр ариун зүйлээс идэж болно. Учир нь энэ нь түүний хоол болоо. Тэрээр үхтэл юм уу сэгчүүлж дастуулсныг нь идэж түүгээр бузардах ёсгүй. Би эзэн. Тиймээс тэд миний журам зааврыг сахих ёстой. Эс тэгвээс үүнийг гутааснаас болж гим нүгэл өөрч үхэх вэ.
Би тэднийг ариусгадаг эзэн болоо. Ямар ч гадны хүн ариун зүйлийг идэх ёсгүй. Тахилчинд төр суугч эсвэл хөлсний хүн нь ариун зүйлээс идэж болохгүй. Гэвч тахилч өөрийн мөнгөөр хүнийг худалдаж авбал тэр нь түүнээс идэж болох бөгөөд түүний гэрт төрөгсөд хоолноос нь идэж болно. Хэрэг тахилчийн охин гадны хүнтэй гэрэлбэл ариун үргэлийн хувиас идэх ёсгүй. Гэвч тахилчийн охин бэлэвсрэх эсвэл хөөгдөх ба үр хүүхдгүй залан үеийн шиг эцгийнхээ гэрт иргэн ирэх аваас тэрээр эцгийнхээ хоолноос идэж болно. Харин ямар ч гадны хүн түүнээс идэх ёсгүй. Хэрэг хүн ариун зүйлээс санамсаргүйгээр идэх аваас түүн дээр түүний 5-1-ийг нэмсэн уг ариун зүйлийг тахилчид өгөх ёстой. Тэд Израилийн хөвгүүдийн эзэн дүргэж буй ариун зүйлсийг гутаах ёсгүй. Мөн ариун зүйлсийг эзнэрээ өөртөө ял хилэн зөөврүүлэх ёсгүй. Учир нь эзэн би тэднийг ариусгадаг юм а гэдгийг хэлэхтэн гэвэ. Таалалд багтах дахилууд. Эзэн Мосед айлдахдаа Аарон ба түүний хөвгүүд мөн Израилийн бүх хөвгүүдтэй ярин Израилийн гэрийн болон Израиль дахь альва ирмэд хүн эзэнд шатаал тахил болон ам өчгийн эсвэл сайн дурын бүх өргөлийг өргөхдөө хүлээн авахдахын тулд өвхөр хойно эсвэл ямаанаас согохгүй эрийг нь авчрах ёстой. Согохтой альва зүйлийг бүү өрг. Юу гэвэл энэ нь та нарын төлөө хүлээн авагдахгүй. Хэн нэгэн ам өчгөө биелүүлэхээр эсвэл сайн дурын өргөл болгон өвхөр буюу бог малаас эзэнд эвийн тахил өргөх аваас хүлээн авахдахын тулд тэр нь согохгүй байх ёстой. Түүнд ямар ч согох гажиг байх ёсгүй. Сохор эсвэл гэмтэлтэй эсвэл зэрэмдэг эсвэл идэж чарахтай эсвэл хамуутай эсвэл яртай малыг нь та нар эзэнд өргөхгүй. Тэдгээрээс дахлын ширээн дээр эзэнд галан дахлыг бүү өрг. Хит томорч сунсан эсвэл согохтой жижиг мөчтэй эсвэл хургийг чи сайн дурын өргөлд өргөж болох авч ам өчгийн төлөө энэ нь хүлээн авагдахгүй болоо. Гимтсэн эсвэл бяцарсан эсвэл дасчулсан эсвэл засуулсан төмсөгтэй альва малыг эзэнд бүү өргөө. Газар нутаг дээрээ ийм юм бүү үйлд гадны хүний гараарч ийм альва малыг бурхныхаа талах болгон бүү өрг. Эдгээр нь гимтэл согох гажигтай тул та нарын өмнөөс хүлээн авагдахгүй гэж тэдэнд хэлэгдэн гэвэ. Эзэн Мосед айлдахдаа таваад хураг ишиг юу асан байраа? Тугал хураг ишгэн төрөөд ихтэйгээ 7 хоног байх ёстой. Харин 8 дахь өдрөөс хойш эзэнд галан дахил болон хүлээн авагдаж болно. Харин өвхөрч бай, хонж бай түүнийг төлөөнх нь хамт нэг өдөр бүүн ядал. Та нар эзэнд талархлын дахлыг өргөхдөө та нарын өмнөөс энэ нь хүлээн авагдах хуйцаар өрг. Үүнийг тэр өдрөө идэх бөгөөд өглөө болтол түүнээс юу ч бүү үлдээ. Би эзэн та нар миний тушаалуудыг сахин уйлд. Би эзэн би Израилийн хөвгүүдийн дотор ариунаар дуурсагдахын тулд та нар миний ариун нэрийг бүү гутаа. Би та нарыг ариусгадаг эзэн бөгөөд та нарын бурхан байхын тулд та нарыг Египт нутгаас гарган аварсан би эзэн гэвэ. Левийн 23 дугаар бүлэг. Эзний баярын өдрүүд. Эзэн Мосед айлдахдаа Израилийн хөвгүүдтэй ярин эзэн миний баярууд буюу ариун цуглаанууд хэмээн та нарын зарлах баярууд эдгээр болоо. Амралтын өдөр алгасал эсгээгүй талхны баяр. 6 өдрийн туршид ажил хийж болох боловч 7 дахь өдөр нь бүтэн амрах амралтын өдөр буюу ариун цуглаан болоо. Та нар ямар ч ажлыг бүүх энэ амьдрах бүх газарт чинь эзний амралтын өдөр юм а. Эдгээр нь эзний баярууд буюу ариун цуглаанууд бөгөөд та нар товлсон цагт үүнийг зарлан дуудах ёстой. Эхний сарын 14-ний өдөр үдшийн бүрийгээр эзний алгасал болно. Харин уг сарын 15-ны өдөр эзэнд эсгээгүй талхны баяр бөгөөд 7 хоногийн турш та нар эсгээгүй талах идэх ёстой. Эхний өдөр нь та нар ариун цуглаантай байх бөгөөд ямар ч ажил бүүхий. 7 хоногийн турш та нар эзэнд галан дахил өрг. 7 дахь өдөр нь та нар ариун цуглаан хийх бөгөөд хүнд хүчээр ямар ч ажил бүүхий гэж хэлэгдэн гэвэ. Анхны үр жимсийг өргөхгүй. Эзэн Мосед айлдахдаа Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд миний та нарт өгч буй нутагт ирж ургацыг нь хурахдаа альва ургацынхаа анхны үр жимсний багцыг тахилчид авчрагтун. Та нар хүлээн авахдахын тулд уг багцыг тэрээр эзний өмнө далсан. Амралтын өдрийн
дараагийн өдөр дахиж түүнийг даллана. Багцыг даллах өдөртөө та нар согохгүй эр хургийг шаталт тахилыг эзэнд өргөө. Үүний эдийн өргөл буюу гал тааламжит үнээр эзэнд өгөх галан дахил нь тосонд багсарсан Яхвагийн 10-2 хэмжээтэй сайн гурил байх бөгөөд үүний ундаан өргөл нь хинийн 4-1 хэмжээтэй дарс байх болой. Бурхандаа дахил авчрах тэр өдрийг хүртэл та нар талахч хуурсан болон шинэ үр тариач бүү идэгтэн. Энэ нь амьдрах газар бүрд чинь хамаг үеийнхэнд чинь улиран үргэлжлэх зарлиг болой. 7 хоногуудын баяр. Амралтын өдрийн дараа өдрөөс буюу даллан өргөх багцыг авчирсан тэр өдрөөсөө та нар 7 бүтэн хоногийг тоол. 7 бүтэн 7 хоногийг тоол. 7 дахь амралтын өдрийн дараах өдрийг хүртэл та нар 50 хоногийг тоолоод эзэнд шинэ эдийн дахил өргөө. Амьдрах газраасаа та нар Япагийн 10-2 хэмжээтэй сайн гурилаар хөрөнгөтэй жигнэн хийгдсэн далахыг даллах өргөлд зориулан авчир. Тэр нь эзэнд анхны үр жимс болоо. Далахтай хамт та нар согохгүй 7 эр хургийг өхөрс сүргийн төл бух мөн хуц өрг 2 хуц өрг. Тэдгээр нь эдийн өргөл ундаан өргөлүүдийнхээ хамт эзэнд шатаалт тахил буюу эзэнт тааламжит үнэр галан тахил болоо. Түүнчлэн та нар ямаан дундаас нэг ухныг нүглийн тахилд мөн 2 эр хургийг эвийн тахилын нядлах тахилтун. Дахилч эднийг анхны үр жимсний далахтай 2 хурганы хамт эзний өмнө даллах өргөл болгон даллах ёстой. Энэ нь тахилчийн төлөө эзэнд ариун болоо. Тэр өдрөө та нар ариун цуглааныг зарлан цуглуул. Ямар ч хүнд хүчээр ажил хийж болохгүй. Энэ нь амьдрах бүх газарт чинь хамаг үеийнхэнд чинь улиран үргэлжлэх зарлиг болоо. Та нар газрынхаа ургацыг хурахдаа талбайнхаа өнцөг болон хүртэл гүйцэд хураах эсвэл ургацынхаа гээгцэн үлдэгдлийг түүж цуглуулах ёсгүй. Эдгээрийг та нар ядуус болон ирмэл хүмүүст үлдээ. Та нарын бурхан эзэн би билээ гэж хэлэгдэн гэвэ. Бүрээдлтийн өдөр. Эзэн Мойсед айлдахдаа Израилийн хөвгүүдэд 7 дахь сарын эхний өдөр та нар бүрээдэл дээр сануулах бүтэн амралт ариун цуглааныг сахи. Та нар ямар ч хар ажил бүү харин эзэнд галан тахил өргөгдөн гэж хэмээвэ. Эвдрүүлгийн өдөр. Эзэн Мойсед айлдахдаа уг 7 дахь сарын 10-ны өдөр эвдрүүлгийн өдөр буюу та нарт ариун цуглаан болоо. Та нар сэтгэлээ номхотгож эзэнд галан тахил өргөгдөн. Учир нь бурхан эзний чинь өмнө та нарт эвдрүүлгийг хийх эвдрүүлгийн өдөр учир энэ өдөр та нар ямар ч ажил бүү хий. Энэ өдөр сэтгэлээ номхотгоогүй аливаа хүн ард олноосоо таслагдана. Энэ өдөр ямар нэгэн ажил хийсэн хүний тухайд тэр хүнийг би ард олныхон дундаас устгах болно. Та нар ямар ч ажил бүү хий. Энэ нь бүх амьдрах газарт чинь хамаг үеийнхэнд чинь улиран үргэлжлэх зарлиг болоо. Энэ нь та нарт бүрэн амралтын өдөр бөгөөд та нар сэтгэлээ номходог. Уг сарын 9-ний орой үдшээс үдэш хүртэл та нар амралтын өдрийг сахигтун гэвэ. Майхан баяр. Эзэн Мойсед айлдахдаа Израилийн хөвгүүдэд 7 дахь сарын 15-наас 7 хоногийн турш эзэнд майхан баяр болоо. Эхний өдөр ариун цуглаан бөгөөд та нар ямар ч хар ажил бүү хийхтэн. 7 хоногийн турш та нар эзэнд галан тахил өрг. 8 дахь өдөр нь ариун цуглаантай бөгөөд эзэнд галан тахил өрг. Энэ нь тусгай чуулган тул та нар ямар ч хар ажил бүү хийх ёсгүй. Эдгээр нь тусын өдөр чатаал тахил эдийн өргөл нядлах тахил ундаан өргөлүүд зэрэг эзэнд галан тахил өргөхөөр ариун цуглаануудыг зарлах эзний товлсон баяр наадмууд болоо. Эдгээр нь та нарын эзэнд өгөх эзний амралтын өдрүүд та нарын бэлгүүд бүх ам өчгийн өргөл болон сайн дурын бүх өргөлөөс тусдаа байх болоо. Харин 7 дахь сарын 15-ны өдөр газрын үр жимсийг хураачгаад та нар эзний баярыг 7 хоногоор тэмдэглэл. Эзний өдөр болоод 8 дахь өдөр амралтын өдөр болоо. Эхний өдөр та нар тансаг модны анхны үр жимс, далдуу модны мөчөр, навчит модны салаа, голын бургасыг авч 7 хоногоор бурхан эзнийхээ өмнө баясан цэнгэгдэн. Үүнийг эзэнд
баяр болгон жилд 1-7 хоног тэмдэглэгдэн энэ нь хамаг үеийнхэнд чинь улиран үргэлжлэх зарлиг болоо. Үүнийг 7 дахь сард тэмдэглэгдэн та нар 7 хоног майханд амьдр. Альва унган Израиль хүн майханд амьдрах ёстой. Израилийн хүүгүүдийг Египт нутгаас гарган авчрахдаа би тэднийг майханд амьдруулсныг танай хойч үеийнхэн үүгээр мэдэх юм аа. Би эзэн та нарын бурхан гэж хэлэгдэн гэв. Ингээд Мосе Израилийн хүүгүүдэд эзний баяруудыг тунхаглав. Леви 24-р бүлэг эзний өмнөх дэнлүү. Эзэн Мосед айлдахдаа гэрэл төлгийг байнга асаалттай байлгахын тулд дэнлүүнд зориулан чидүүн жимснээс шахсан цэвэр тосыг чамд авчрахыг Израилийн хүүгүүдэд тушаа. Уулзалтын майханд гэрчлийн хөшгөний гадна Аарон үүнийг үдшээс өглөө хүртэл ёсоор нь эзний өмнө байнга асаасаар байх ёстой. Энэ нь хамаг үеийнхэнд чинь үрдийн үрд үргэлжлэх зарлиг болоо. Дэнлүүнүүдийг тэрээр дэнлүүний шижир алтан суурин дээр ёсоор нь эзний өмнө байнга тавих ёстой. Тавиг талах. Сайн гурил авч түүгээр 12 боов жигнэ. Боов тус бүрд Ефагийн 10-2 байх ёстой. Эдгээрийг эзний өмнө шижир алтан ширээн дээр нэг игнэнд нь 6 байхаар 2 игнээ болгон тавь. Эзэнд өргөхт галан дахил бэлгэдлийн өргөл болохын тулд игнээ бүрийн талхан дээр цэвэр гүгэл тавигтун. Амралтын өдөр бүр Израилийн хүүгүүдийн өмнөөс тэр үнийг ёсоор нь эзний өмнө байнга тавих ёстой. Энэ нь мөнхийн гэрээ. Энэ нь Аарон болон түүний хүүгүүдийнх бөгөөд тэд үүнийг ариун газарт идэх болоо. Учир нь эзэнд өргөх галан дахлуудаас түүнд ариунаас ариун мөнхийн хувь ногдол нь энэ юм гэлээ. Доромжлол ба үүний ял. Египт эцэгтэй Израилийн хүүгүүдрүүд гарч ирэв. Израиль эмэгтэйнд тэр хүү нэгэн эртээ хоёул хуаранд бие биентэйгээ муудалцав. Тэгэхэд Израиль эмэгтэй хүү эзний нэрийг доромжлон хараасанд тэд түүнийг Мосед аваачлаа. Түүний эхийн нэрийг Шеломит гэх бөгөөд тэрээр Дан овгийн Дибрийн охин байлаа. Өөрсдөд нь эзний амаар хариу өгөгдтөл тэд түүнийг хорионд байлгав. Эзэн Мосед айлдахдаа хараас нь нэгнийг хуарангийн гадна авчирч түүний үгийг сонссон бүхэн толгой дээр нь гараа тавиг. Даяар хотол түмэн түүн рүү чулуудаг. Чи Израилийн хүүгүүдэд хэн нэг нь бурхнаа хараах аваас тэрээр гим нүглээ үүрэх болно. Эзний нэрийг доромжлох нэг нь үхэх ёстой. Уугуул хүнч бай, эрмэл хүнч бай. Эзний нэрийг доромжлох аваас үхэх ёстой бөгөөд даяар хотол түмэн түүнийг чулуугаар чулуудаг. Альва хүмүүний амийг хэн нэг нь хороох аваас үхэх ёстой. Амьтныг хороосон нэг нь амийг амиар нөхөн төлөх ёстой. Хэрв хүн хөршөө гэмтэх аваас түүний үйлдсэн ёсоор өөрт нь үйлдэгдэх ёстой. Хугарлыг хугарлаар, шүдийг шүдээр, нүдийг нүдээр хүнийг дэмтээснийхэн дагуу түүнд мөн түүнчлэн өгөгдөх ёстой. Амьтныг алсан хүн үүнийг нөхөн төлнө. Харин хүн алсан нэг нь үхэх ёстой. Гадныханд ч бай, уугуул нутгийнханд ч бай. Та нарт нэг л шүүлт байх ёстой. Учир нь та нарын бурхан эзэн би билээ гэж хэл хэмээв. Тэгээд Мосе Израилийн хүүгүүдэд хэлсэнд тэд хараасан хүнийг хуарангийн гадна аваачин түүн рүү чулуу шидэв. Мосе эзний тушаасан ёсоор Израилийн хүүгүүд үлдвэ.